Сонсогч та бүхэндээ мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-ны даваагаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов цогоо яриатай шашуу нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 27-ны мягмар гарагийн дугаар шуударгад бэлэн болоод байна. За студид хөтлөгч Ханцаа Амийн найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хамар нэвтрүүлгийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл тэнийг сайхан мэдрэмжээ гэр бүлд авчирна. Отривын хамрын заслаг за мөн сэтгэлд хүртэл сэргүүцүүлэн GP Air Condition хамтран ажиллаж байна. Баярлалаа. Зүгээрээ. Хамтран ажиллаж хэлж байгаа гэж. Гэтэ би хийсэн юм чи надаас жоохон баярлж байгаа. Жоохон баярлж. Жоохон баярлж. За бэлзэн хоноод дараа мэндэ хүргэе. Энэ санал дээр анжгаах сууж байгаа босгор айгу нойтон баг. Айгу нойтон гэж. Сая айгу нойтон мэдрэмж түрүүнээс хойш. Нэг тийм юм байж шүү. Зүгээрээ. За. Өнөөдөр хэнийг танилцуулах гэж байна ч. За би энэ 7 хоногийн туршид бол 1990 онд монголчуудыг байлдан дагуулж байсан Халтар царайд киноны жүжигчдийг танилцуулж байгаа. Өнөөдөр 3 жүжигчийг танилцуулна. За 3 гэр бүлийн 3 хүнийг танилцуулна. Аавын ээж нь хүүтэй танилцуулна. За амьдрал дээр бол гэр бүл биш л дээ. Кинон дээр гэр бүл болдог буюу за Мигэл Ангелийг танилцуулна. За дээрээс нь Хороцоо Гонзалес гэдэг актер хүн байна. Ер нь бол эсрэг дүрэлтэй. За тэгээд эхнэрийг танилцуулна. Ребека танилцуулах нэ. За нэр мөр сүртэй юм те. Сүр. Би юм Хоронзоо гэдэг нэртэй. Батманы Хоронзоо гэж. Хоронзоо хоёр. Тийм мартагтаар гоё нэр юм биш үү? Тийм зэвүүн дөрөв. Зэвүүн дөрөв. Халтар царайд дээр. Тий. Эйгүү зэвүүн дөрөв. Энэ киног нь яг халтар царайд гэдэг нь тийм нэртэй баг та. Яг одоо тэр нэр нь тийм бохор царайд гэж орчуулагдаж байна. Бохор царайд. Тэгээ Монгол руу гөрүүлдэг. Чинь Оросоос Монгол руу гөрүүлэгдсэн халтар царайд гэж орчуулсан юм билээ. Бас сонин нэртэй кино шүү те. Тийм их л үзлээ. Тэгэхээр нөгөө хүүхэн хөөхөн хүмүүс шүү дээ. Айгуу өрхөө. Яах нөгөө нэг ядуу гэр бүлээс гаралтай. Тэгээд нэг жоохон халтаагаал анх ингээ явдаг байсан. Тэрнээс нь л үүдсэн л байв. Тэгээд тэр нэг чи яадаг ерөөсөө уссан орохгүй бүр ингээ хөө мөтэй байдаг байсан. Чи одоо энэ зургийн найруулагч өгсөн ба шүү дээ. Яг халтар царайлаад явж байгаа зү. Оо яас хэцүү юм бэ? Тийм тэгээ эндээсээ л үүдсэн болоо та. Одоогийн орчин үеийн бол солонгосын савнгийн дөр шүү дээ ердөө. За би тэгвэл ориг савнгийн дөрөөс танилцуулъя. За өнөөдөр Sweet Home Beauty Inside Squid Game гэх мэтчлэн бүтээл дөрөвтэйсэн жүжигчин Ижинүүгийн тухай танилцуулнаа. За их чидтэйг нь таагаарай. Хэнийг миний танилцуулах гэж жүжигчин. Би царайг нь хараадах уу? Энэ царайг нь ихч. За царайг нь өгнө. За 47. Тийм өгч орж ирв. Түгэл гор. Бүр тэнгэр газар шиг. Тэрнээс дээш. 47-оос дээш юм уу? 47-оос доош. 43. Яг зөв 43-тай. Би үзээд байна. Бараг 1 2 3 4 5 гэсэн. Таачлаа. Гэсэн бараг үзээд байгаа юм шүү. Бараг үзээд байна. За 1981 онд төрсэн жил 44 настай. За эхний мэдээлэл нь гэр бүлийн тухай танилцуулъя. Чүнчанбогдуу буюу Хойд Чүнчан аймгийн Чонжууд төрсэн. Тэгээд дээрээ 3 эгчтэй айлын баг хүү юм байна. Багасаа их чимээгүй хөвгтөөсөн. Тэгээд нэг ч удаа урлагийн үзэгт орж байгаа үедээ гинтгэн жүжигчин болоод гараад ирэхэд эргэн тойрны хүмүүс бүгд шоконд орсон. Бараг амнаас усаг гаргадаггүйсэн юм чи яаж жүжигчин болсон юм болоо. Тэгээд 10 жилээ төгсөөд Чонжуу их сургуульд илсэн орсон боловч 1-р курст байхдаа сургуулиасаа гараад цөөвөл рүү нүүсэн байлээ. Энэ битүүр юм жоо адилхан юм шиг байна. Би бас 10 жилийн чимээг хөвгтөөсөн. Намайг ингээ радио хөтлөгч би ч 3 дуусар 8-аас бол хойно суучдаг. Дотны хүмүүс тэгэл яг нөөр хүмүүс төр юм ярихгүй шүү дээ. Тийм үү. Миний хамгийн том хайдас мик байсан шүү дээ. Тийм үү. Хамаг салгалаад ингээд хүс юмс гараад. Гэтэ та эхнийхээ эфир дээр үн айж санаа зовждیں۔ Тиймэрхүү чичмэрсэн юм байсан уу? Ийм байгаагүй. Би дөнгөж 3 хоног үйдсэн чинь намайг януур жиг оруулсан. Харин тэгээ ойлгоогүй. Сандраагүй мэн тий. Ойлгоогүй орчиж байгаа. Би бас нэг сандраагүй. Тэгэхээр хоёлаа очихтай өвлөнтэй байж энэ талаар дараа явуулцгаая. За ингээд тэрээр өөр сургуульд орох хүсэж ирсэн байна л да 10 жилээ төгсөөд. Гэхдээ тэр сургуулаа тэнцэж чадаагүй байна. Тэгээ тийм болохоор Чонжуу их сургуулаа ер нь бол суралцах одоо тэрний авсны ганц сургууль нэг байгаа шүү дээ. Тэрэндээ үргэлжлүүлэн суралцах бодол байгаагүй. За тэгээ дээрэс нь хичээлээс өөр зүйл хийх хүссэн. Гэвч эцэг их сургууль змаагүй энэ ч удаа 10 жилийн хүүхдтэй их сургуулаа дөнгөж оронгуудаа сургуулаасаа хаяны гар нь хаян байна гэдэг ч удаа юу гэсэн юм бэ гэд. Гэсэн хэдиж бууж өгөөгүй өөрийн мөрөөдөл болон те цаашид яг юу ихийг би хүсэж байгаа юм бэ гэдэг олохын тулд ихчиндээ юм уу ихчийнхээ найзад амьдран энэ тэнд цагийн ажил хийж хэлсэн юм байна. За гэхдээ бусдад төв удаж байгаа да санаа зовоод ер нь нэг жоохон тийм билээ. Хүнд төв удах дургу зан гарчтай гэх юм уу. Тэрээс олигтой хоол унд иж чадахгүй сараад бүр ухаалтж суудаа тэг. Хөө ямар юм бэ.
Тэгээ нэм нэрлэхүү гэх юм уу тий. Үлдээд ухаалт болсон Тий. шүү. За ингэж явсаар жүжигчин гэх мэрэгжил сонирхлыг нь татаад жоохон цуглуулсан байсан мөн өөрөө жүжигийн дугуйланд бүртгүүлж өөрийн танилцуулгыг бэлдээд энэ тэн сэтгүүл агентлагуудад өөрийнхөө мэдээллийг өгөх болсон юм байна. За тэгээ тухайн үед санхүүгийн байдал нь хүнд байсан учраас ганц удаач болтгоо нэг ундаа авч явахын сан гэж боддог байсан гэж байгаа. Юусе ундаач авах мөнгөгүй. Тэгээ яаж одоо нэг юм ундаа хүн ямар нэгэн зүйл одоо идж умар санагдаад нь шүү дээ. Тэгээ тэр хүслээ яаж дарддаг байсан бэ гэхээр ийм одоо зүгээр цэвэр усан дээр жоохон ундааны амт оруулаад уудаг гэсэн гэж л. Жөнгөө амт оруулаа лу. Тийм жоохон амт оруулаад уудаг гэсэн. За урлагийн гараар нь орцгоо. За ингээд хичээсний 2003 онд Panasonic брендийн рекламанд тоглож урлагийн гараа аль биесээр эхлүүлсэн. Анхны рекламдаа тоглосны дараагаас түүнийг сурчлагын тоглох хүсэлтэй маш олон газрууд нэг нэрээ гарч эхэлсэн. Тэгээд аль биесээр 2006 онд Alone in Love хэмээх олон англи кино тоглож жүжигчний гараа эхлүүлсэн юм байна. За жүжигчний гараа эхлүүлээд олон бүтээл тоглосон ч түүнийг хамгийн их үзэгчдэд таниулж чадсан бүтээл нь In Need a Romance гэдэг 2012 он гэсэн. Энэ бүтээл ер нь хүмүүсттэй өөрийгөө таниулахад их нөлөөлөл үзүүлсэн. Тэгээ 2013 онд 9 удаагийн цаг хугацааны аялал хэмээх драма тоглож уламж нэр хүнд өссөн байдаг. За ялангуяа романтик жанрын бүтээл тоглоход тэр нүдэн бүр яг гол дүрийн бүсгүүд дурлцсан байгаа юм шиг харагддаг гэж. Бодтой гэх юм уу? Харцаараа гоё тоглолт хийд юм байна те. Тий, хацаараа тоглолцоотой гэсэн үг. За хамтраалагчаа танилцуулаад урагшлуулъя. Хамар бүтээлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл тнийг сайхан мэдрэмжээ гэр бүл тавчрын отрывын хамрын заслага. За хэрвээ танд ийм зөвөр илэрж байгаа бол хамар битүүрээд нус гоожоод тасралтгүй найтаагаад хурхраад нойронд муудаад байвал та отрывын хамрын заслагыг хэрэглээд үзээрэй. За ханаадны шинж тэмдгийг хоронхон зур багсгадаг юм байна. Харшлын үеийн хамраа битүүрлийг хөнгөвчлөн. За өндөр үр дүнтэй. Тэгээд дээрэс нь юу юм бэлээ? Уртссан үйлдэлтэй 12 цаг хүртэл барьждаг. 7-аас 10 хоног хүртэл хугацаагаар хэрэглэхэд одоо дадал бол үүсчихдээ байна. Ийм дадал үүсчихэд байдаг шүү дээ. Тийм зүйл байхгүй. Тэр хэрэглэхгүй бол болох Тийм. За тэгээд чигшүүлэгч нэмэлт одоо юу гэдэм бодистой нэмэлт 2 бодистой учраас хамар хуурайшуулдаг юм байна. Ийм хуурайшуулахаас мэдрэмж өгөөд байдаг юмнууд байдаг шүү дээ. За дээрэс нь амрах хүчээрээ үйл ажиллагааг өөрчлөхгүй тунлагчтай цэцлэг нь хамрын цэцлийн саздын гадаргууд жигт хуваарлагдаад тохирсон тунгаар хэрэглэгдэхээр үйлдвэрлэсэн байдаг юм байна. Дотор 3 төрөлтэй отрывын 0.1% отрывын ментол, отрывын 0.5% буюу хүүхд их гэж байгаа бүр тустай. За ментолын хувьд бол нэмэлтээр ментол болон эвкалиптол найрлагаа агуулсан учраас хэрэглэгүүд сэрүү татсан юм таатай мэдрэмжийг төрүүлнэ гинэ. Энгийн гаралтай ханиад хүмүүний шалтгаанд хамрын битүүрлүүд хэрэглэхэд илүү их тохиромжтой юм байлээ. За хүүхдийнх нь бол бүр амар юу гинэ 1-ээс 11 насны хүүхд хэрэглэх юм байна. Тэгээ хүүхдийн хамрын өндийн онцлог тохируулан цочроохгүйгээр тусаалах хэлбэрээр савлагдсан байдаг. Тэгээ уртссан үйлдэлтэй буюу нэг тусаагаал 12 цаг үйлчилчих юм байна. Дахин тусаагаад тахгүй. Тийм ээ тий. Хүүхдүүд бол хэцүү шүү дээ. Хамар мамлууд ортоор уйлал бөө юм болж шүү дээ тий. За бүх юмын сангуудаар борлуулагдж байгаа e-tips цахим зөвлөгөө өгсөн сошиал хаягаар хандаж болох нэ. Баярлалаа хамтран ажилласан хамар битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл тнийг сайхан мэдрэмжээ гэр бүл тавчрын отрывын хамрын заацлага байлаа. Баярлалаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн мэдээлэлээ танилцуулъя. За төрөлхийн царайлаг гинэ. Метр 85 см өндөр 75 кг хэмжээтэй маш секси имижтэй гэж хэлдэг юм байна. За Beauty Insight гэдэг киног үзчихсэн болов. Beauty Insight кинон дээр гол дүрийн бүсгүйн гарыг атгаад гарч ирж байгаа тийм үзэгдэл байдаг. Тэр хэсэг дээр ингээд кино театрт үзчихсэн бүсгүйчүүд тэр хэсгийг хараад жүжигчин залуун царайг хараад бүгд орилдсон гинэ. Тэгээ бүр пенүүд нь дахин тэр хэсгийг гүйлгэж үзэх хэмжээний бүр үнэхээр царайлаг залуу гэсэн мэлээ. Би тэгтээ Beauty Insight киног оюутан багтаа үзчихсэн. Үнэхээр гоё кино. Жүжигчин залууч гэсэн гоё дүртэйс. Гэтэ юу штэ. Тэр кинон дээр одоо юу гэдэг гол дүр бол байгааг байхгүй. Нэг хэсэгэн харагдал өнгөрчихөж байгаа. Гол дүр нь гол дүр. Гэтэ тэр гол дүр маань унтаал өглөө сонгоо царай нь хувьчдаг байхгүй. Тэгээ нэг өглөө унтаад босоод ирсэн чинь эмгэн болоод тэгээ нэг найзсгүй гэдэг уулзчихсан учраас буцаж унтаад ирсэн чинь айгуугаа царайлаг залуу усна. Нээж нүг жүжигч гэсэн. За тэгээ сэтгүүлч түүнээс өөрийгөө царайлаг гэдэг ер нь мэддэггүй гэж асуусан чинь төрснөөсөө хойш байнга сонсож штэ гэж өөртөө ихтэй хариулсан юм байлаа. Мэддүү шүү дээ. Тийм. За Nike-д хайртай залуу гэдэг юм байна. Nike брендийн бүх зүйл дуртай толгооны өдөөөрөөс эхлээд хөлийн өдөр хүртэл тэр чигтээ дандаа Nike өмсдөг. Бүр ховор загварын Nike одоо загваруудыг ч гэсэндээ LED болоод өмсчихсэн байдаг. За дараагийн баримт нь Sweet Home кинонд дүрээ хуурхсан. За Sweet Home кинонд Пён Сангуугийн дүрийг бүтээсэн. Тэгээ нүүрэндээ түлэнхэн сорогтой залуу байсан учраас сорогтой болохын тулд 1 цаг гаруй турш нүүр хувралт хийлгэсэн юм байна. Тэгээ гол нь хийлгэх нь гайгүй юу гэдэг. Авахд бол хэцүү байсан юм байна л да. Хийх процесс нь жоохон хэцүү. Дээрээс нь түүний бүтээсэн дүр нэх их зүйл яриад байдаг учраас нүүрэндээ олон төрлийн сэтгэл хөдлөлийг харуулах бол амаргүй байсан гэдэг. За мөн дүр хувралт нь хитрхи бодиттой байсан гинэ. Тэгээ 6 алтын багийнхан
жүжигчтэй уулзах гад хурлын өрөөгөөр нэг жүжигчийн залуу хайсан юм байна л да. Хайж явж байгаа нөгөө хэд чинь хоорондоо уулзаад ярьж л энэ коридорт нэг айгүй эвгүй царайтай нөхөр байна. Ер нь ямар юм нэ зургаалтын яац энэ дэргээ ярьсан чинь нөгөө жүжигч маань байсан. Уул нөр үсүүлж тийм өөрөө яг ярих гад явангууд урдуур нь өөдөл нь айж чиж яваад тэгэхээр бүр тийм одоо бодит хийсэн байна тийм. За маш олон төрлийн бүтээлч дүр бүтээсэн. За эхлээд романтик төрлийн бүтээл тохирсон. Ер нь бол яг энэ романтик жанраараа л явах хэрэгтэй гэж бодож байсан бол дараа нь цаг хугацааны аялал, алуурчин, зомби одоо бол ер нь экшн жанртаа маш мундаг юм жүжигч юм болсон баа. Тэгээд сүүлд зомбитэй кино тоглох үер сэтгүүлчнээс хэрэв үнэхээр бодит амьдрал дээр зомби гараад ирвэл яах вэ гэсэн чинь зомбиг цохиж алаад амьд үлднэ гэж маш гоё тодорхой хариулсан байдаг. За. Тэгээд би бол жоох ихтэлгүй байгаа ч зомби гараад ирнэ. Цохиж алаад амьд үлднэ. Тэгээд амьд үлдэхийн тулд тэгэл өөрийгөө хамгаалахын тулд зомби байдлаар хамгаалах байх л та. Ядаж өөрөө хариуцсан хоёроо алаад өгөх гэдэг шиг. Нэг дээр ярьцхан нэг шүү гэдэг. Тийм тэгэл өнгөрдөг байх та. За хамт ажиллаж байгаа хүмүүстэй тухтай орчин бий болгож чаддаг гэдгээр онцлогтой. За түүнтэй хамт ажилласан хүмүүс бүгд амсаатай байдаг юм л дээ. Тэг үргэлж даруу төлөв байж бусдыг хүндэлж юу н маш юм мэдрэмжтэй байдаг. Ялангуяа хүмүүстэй харилцахдаа яг нүдрүү нь харж ярьдаг гинэ. Яг ингээд нүдрүү нь ингээд ширтэж ярьдаг учраас тийм юм чин сэтгэлийн яриа өрнүүлж байгаа юм шиг мэдрэмжийг хүмүүст өгч чаддгаа гэсэн байна. За ямар ч жүжигчтэй хамтарч тоглодог буюу ерөнхийдөө цогцоод явцдаг гэсэн үг. Эрэгтэй ээж бай, эмэгтэй ээж бай. За бас нэг гол баримт нь хүчирхийллийн гэмтрэгт холбогдчихсэн. Ер нь нэр цэвэр алдартуудын нэг. Гэхдээ 2016 оны 7 сарын 14-нд жүжигчин хүчирхийллийн гэмтрэгт холбогдоод цагдаад шалгагдаж эхэлсэн. Тэгээд тухайд цагдаад мэдүүлэг өгөх гээд цагдаа хэлцэн гадаа очиод маш олон сэтгүүлч түүнээс ярьцлага аваад маш өөртөө ихтэйгээр ингээ хариулт өгсөн гэх юм. Ер нь л дийлэх алдартай царай маргаа нуугаал за намайг үнэхээр уучлаарай гэдээ ордог бол манай хүн тий. За тэгээ буруу хүнээрээ оролтлоо да гэсэн нюанста яриа өгөөд ингээд дотгошоо орсон. Тэгээ сүүлд бол нөгөө Ким Зуян жүжигч маш та тий. Ким Зуян жүжигчний амиа хорлоход хүргэсэн гэж яриад байгаа. Ким Зуян жүжигчнтэй харьцуулж илээ. Тэ хөвлийн баг хуралдаарч уйлж унжаа нилээн босоо шүү тий. Гэтэл энэ Ижинүү жүжигчин шиг хэрвээ үнэхээр одоо тийм зүйлтэй хэнийг нэг дамжсан тийм зүйл байг бол яг энэ Ижинүү жүжигчин шиг өөртөө ихтэй байх хэрэгтэй шүү дээ гэсэн байдлаар хүмүүсийг харьцуулсан байлаа. Тэгээд энэ хэргийн шалгагдаад 2018 оны 2 сард шүүхээс жүжигчин ямар ч гин буруугүй гэд нөгөө хүүхэнд нь 8 сарын хорх айлаг ногдуулсан байдаг. Суугаа өөрийнх нь зөв биш үү? Тийм. За хайр дурлалын тал дээр Чэжүү жүжигчинтэй нөгөө одоо Өвлийн хайрын дуу киноны гол дүртэй бас үргэлжижсэн. Гэхдээ хэсэг хугацааны билээ. Кунгюжин жүжигчинтэй бас үргэлжижсэн. Энэ хоёр жүжигчинтэй бол үргэлжлэлийн харилцаатай байсан юм байна. За үүнээс гадна яг гол одоо мэдээл рүү орох нэг сонирхолтой байсан юмсан. Үнсэлцгээс бусдыг хийсэн хүн байдаг юм байна түүнд. Үнсэлцээгүй бусдын хийсэн юм байна. За нас ойролцоо Ким Жисоо жүжигчинтэй бас нэр холбогдож байсан. За энэ Ким Жисоо жүжигчин маань эрэгтэй хүн л дээ. За учир нь энэ хоёр маань байнга толгой сэрээ холбоцсон л явж идэг гинэ. Хаа байгаа газар одоо хосуучил кафед ороод кофе ууцсан хөрөлдөө сууж гэн. Ресторан аюу романтик ресторан ороод хооллоо сууж гэн. Бүр хамтдаа хүртэл тоглолт үзээд папараццад өртөжсэн. За тэгээ Ижинүү жүжигчин цэргээсээ халагдангуудаа Ким Жисоо жүжигчний радиод ярилцлага өгсөн юм байна. Юусэн ингэ салгаж болохгүй хоёр гэдэг шиг байнга л уулзж байдаг. Дээрэс нь Ким Жисоо жүжигчний Ижинүү жүжигчнийг харж байгаа харц нь арай өөр гинэ. Үгүй ерөө за. Яг л нэг юм харж явдаг залгуу нэг сэтэ хайсантай нэг инээмсгэлсэн харцаар тэгээ инээмсгэлсэн харцж байх үү нөгөө намд бол юм хэлсэн үү. Тий харцаар харж яадаг гэж. За дээрэс нь Ижинүү жүжигчинтэй утсаар холбогдох бүрт дандаа ингэ дэлгөө чи хаана юу гэж юм бэ? Би Ким Жисогтой хамт тэнд байна. Ким Жисогтой саунд байна. Ким Жисогтой тэнд байна гэж байнга ярьдаг. Харин Ким Жисоо жүжигчний хэлж байгаагүй энэ Ижинүүг нэг тийм анхаарал тавихгүй бол болдгоо төрлийн хүн байгаамаа. Би баг хувийн амьдралыг нь хариуцдаг менежер тий одоо өөрөөр хэлбэл баг асран хамгаалагч нь байдаг шүү дээ. Ямар сандаа тэмдэглэлийн дэвтэр дээрээ өөрийнхөө ажлын хуваарьтай хамт энэ Ижинүү жүжигчний ажлын хуваарийг нь цуг бичиж явдаг гинэ. Тэгэл нөгөө Ижинүү жүжигчин залгаал. За би маргааш юу гэхээр маргааш хоёлоо гоо сайхан дуршдаг гэл ингээ яриа явуулдаг гэж. Гой харилцаатай юм шиг үлээ. За бүр өмнө нь хамт амьдарчсэн удаас байгаа. За бас хоёлаа Хонконг руу аялаад нэг өрөөнд бас хамт орж исэн юм байна. Тэгээд яагаад та хоёр бүр ингээ нэг өрөөнд ороод исэн бэ гэсэн чинь Ижинүү жүжигчин ер нь бол ингээ нөхөрлөө баттгах аялал байсан гэж байна. Зөө. Тийм тэгэхээр одоо ингээ нэг юм ойрхон байж баттгахсан л юм шиг байна. За сүүлдээ бараг ихнэр нөхөр шиг болцсон. Одоо шопинг хийхдээ одоо нэг одоо жишээлбэл нэг жүжигчин ингээд хувц солио гэж үдээ л та тий. Тэгэх юм бол цамцныхын товчмчийг ингээд товчулж өгөө. Зангаа мангагийн засч өгөө. За мэдгүй хүнд бол их л эвгүй ойлгогдохоор болчлоо бүр. Тий сүүлдээ бит хоёр үнсэлцгээс бусдыг хийсэн гэдэг. Яг нэг зүрхний анд бол юм байна. Дотны анд үү. Тий. За тэгээ энэ хоёр маань шалдан цагдаа гэлц рүү орж исэн төвхтэй. Яс. Ийм түүх ихтэй нээсэд гоё тий. Нэг юм ууж уусахаар ингээд дуусахгүй. Дуусахгүй төвхтэй.
За манай хоёр дахиад хамт Тайланд явж түр Хонконг явсан штэ. Тэгээ цагийг 100 гатаа өнгөрүүлэх үүднээс скутер түрээссэн гинэ. Тэгээ гадаа тухайн үед нь бүр арай л халуун байсан. За Солонгост бол дээгүүр өмсөж байгаа хуцунаа тайлах юм бол бөө юм болно штэ. А гэтээ Тайланд ус уучраас за гайгүй ах гэж бодоод хоёлаа дээгүүрхөө тайлалаа л далчгнаа зураг хөргө ахуулж махуулаад тэгэл скутердээ суугаал 2 минут болоо цаашаа нэг 2 минут л явсан юм лээ. Тэг шууд цагдаад баригдсан. Тэгсэн Тайландад явган явж байгаа бол цамцаа тайлах боломжтой. А харин унаатай явж байгаа бол тайлж болдгүй юм байна л да. Тэгээ цагдаа нар шууд хэдийн ингээд зогсоогоод унж явсан скутерийн түлхүүрийг нь хураагаад за ойрхон цагдаагаа хэлцсэн байгаа. Тийшээ очиод торгуулаа төлчөөд эргэж ирэх чинь ингээд түлхүүрийг өгнө гэдэг ингээд явсан. Хоёлаа бас тодорхой хэмжээнд хүмүүс танигдсан те. Яа одоо ингээд цээж нүцгэн цагдаагийн эсрэг орохоор юу болох вэ? Одоо нутаг руугаа буцаж чадах нь үгүй байл. Нилээ санаа зовоол ингээд нилээ айдас орсон юм л да. Тэгэл цагдаагийн хэлцгийг нээсэн чи дотор нь битүү шалтсан хүмүүс. Хантай юм байна те. Энд байсан баг бүх жуулчид амар халуун өдөр байсан юм л да. Бүгд нүцгэлцсэн. Дээгүүрээ тайлцсан. Энд алхахтаж юу гэдэг скутертэй ч юм уу унаатайгаа машин дэрэгтэйгээ явж байгаа бүгдээрээ баригдсан. Тэгээ цагдаагийн хэлтсэн байсан юм байна. Нэг банк шиг юм дугаар өгдөг. Тэгээ хоёлаа дугаараа барьсан бааха одоо абраг марган бааха энэ үндэсний янз бүр хүмүүс тэгээ суучгаад энэ торгуулаа төлөөд дараа нь скутер унаад хуцмраа өмсөд скутер унаад за гайхалчихсан бөөндөө л байж. За нэг иймэрхүү баримттай жүжигч юм байна. Хөөхөн чим бишээ гэдэг шиг. Одоогийн байдлаар ганц биел юм байна тий. Одоогийн байдлаар ганц үе. Харин энэ Ким Жисок жүжигчний хувьд бол найз зүсгэд бол өөрөөсөө нилээн дүү найз зүсгэд болсон байл. Гэхдээ энэ хоёр ингэдэг гэсэн. Хин нэг нь үерхэж мүрхэл те нэг жоохон харилцааны хүн одоо байнга уулзах чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бас гомддог гэж л нэг юм дээ. Тих байх уу өгүүлээд бас хэцүү шүү дээ. Уулздаг гэсэн. Даас бүтсэн чамтай уулзах болохоор нэгтгэж жоохон гомдох уурдаг шүү дээ. Дааж тийм баха амьсгаатцсан ажил руу орч ирдэг. Бид тэр айгүй чанцаа хаан сууж ирээ. Намайг хаан сууж байгааг санах байх юм гэдэг шиг бодлаа. Хоёр өнөдөр ойгоо намарч чараад ирдэг. Чанцаа хаан байна. Ярд. За хэлээ дэмжээ ажигчаа танилцуулаад урагшлуулъя. Нэвтрүүлгийн дэмжээ ажигчаа. За Камуэлэ энэ гоё юм. Ингийн хоромгтой хамт өдөр бүр эрүүлж, ингийн хоромг нь хүний бид шаардлагатай эрдэс тийжэл амин хүчлүүд ихээр агуулсан байдаг. За энэнийг болохоор хотоодны хүчил өргөдүүлэхгүй цусны шууд дамжуулдаг хамгийн гайхалтай бүтээгдэхүүн. Зумун дархлааг дэмжиж мэдрэлийн эсэ тэтгэх, өрөвсөл, намдаах үйлчлэгтэй учраас эрүүл мэндэд итгэдэг шийдтэй хүнсгэж хэлж болох нь. За өдөр бүр хэрэглэл үр дүнг нь мэдрэн аав ээж үр хүүхүүд ихнэр нөхөртөө гээд гэр бүлээр өдөр бүр нёгийг ууж хөвшгээрээ Camwell брэнд ингийн хоромгийг ямар ч хойлц хугацаа уртасгахгүйгээр цоо шинээр таны гарт хүргэж байгаа. Ийм арт оргил сансар эпэс дэлгүүр судалтай авах боломжтой. Холууд хуудасны дугаар 75 75 80 80 75 75 80 80. Би ингийн хоромыг гурилтай шүлэндээ хийж иддэг шүү дээ. Гоёлтой хоолно. Арт марч иддэг. Манай говийн өрс гэдэг байхгүй бүгдээрээ дандаа энэ шүлтэй хоолны ингийн хоромыг хийдэг. Тэр нэг ханаа жоохон ийм эсцэнг бас нэг жоохон ухтартай. Гэтэ ийм шинэн бүр гоё их ч. Тийм шүү дээ. Тэгэхээр одоо ингээд ийм том савлгаад бид нэг канистр манистртлээ гэдэг шиг дээ. Нөгөө аяаргуу хийх гэж бараг нөгөө шүл мөл байхгүй боллоо асаж масаад. Тэгэхээр энийг бол би итгэл үнэхээр гоё тохиом шүү дээ. Тэстэй юм амар болчихжээ тий. Одоо бид нар ч нөгөө цаад энэс холтчиход байгаа. Тийм шүү дээ. Гэж ууж чадахгүй. Таваад ингээд уучих юм бэ шүү манайхаа. Баярлалаа нэвтрүүлгийн дэмжээлэгчээр Камвел ингийн хоромог байлаа. Тэгээ аюу гоё их хөөрхөн савлгаад юм байна тий. Оо яг үнэ. За ингээ үргэлжлүүлэн халдвар царайт руу орё тийм ээ. За дүүнст ярилцуулах сайн мэдээлэл. Нэг амьсгаагаар л ус. Эрчим нэг амьсгаар 3 яриад байгаа. За киноны гол дүр болох тийм ээ. За алтар царайтын одоо ханхуугийн дүртэл тоглосон Мигэл Ангел. За гол дүрт нь болохоор жүжигчин Галермо Давила гэдэг хүн тоглосон юм билээ. За Давилагийн хувьд болохоор 1955 оны 3 сарын 18-нд хүрсэн одоо 70 настай Венесуелийн жүжигчин дуучин гэдгээр хүмүүс их мэддэг юм байна. Хөвчлэн. За тэгээд 70 онд бол анх театраас одоо урлагийн гарааг эхлүүлснийхаа дараа телевизийн кинон тоглож нэр алтарт хүрсэн байдаг. За тэгээ 92 онд болохоор Венесуелийн тэр кино болох нэг галтар царайт киноны гол дүрийн залуулах Мигел Ангели Гонзалесийн дүр тогсноор дахиад бүр маш алтартай болсон. За кинон тоглохынхаа хажуугаар бүр өөрийн гэсэн 10 дууны цомгоо гаргацсан гэхээр дуучин гэж хэлэхэд л орог илүү тохирох юм уу та. За 3 удаа харамсалтай 3 удаа гэрсэн. Гурлаа бүтлгүүтцэн. За тэгээд 2 охинтой 1 хүүтэй юм байлээ. Ингээд 70 оны үед бол театрт одоо карьераа эхлүүлснийхаа дараа болохоор нэлээд том кино тоглосон. Тэгээд үндэснийхээ хэмжээнд бол бүх хүн бараг таньдаг болсон. Тийм алтартай болсон гэсэн. Энэ кино тоглосныхаа дараа болохоор олон улсад нэр хүнд нь илүү өсөж эхэлсэн байдаг. Ингээд 84 онд болохоор Порто Рико руу аялаад за нэг телевизэд зориулаад нэг олон ангид цувралж тоглосон юм байлээ. Гэтэ одоо нэг киноныхаа гол одоо онцлогийн юу гэсэн чинь тэр олон ангид киноныхаа цувралынхаа дандаа дууг нь өөрөө дуулдаг юм байна. Тэрний мэдээ. Тэгэхээр магадгүй алтар царайтын дууг өөрөө дуулсан болоо та гэж би бодсон.
За тэгээ 10 гаруй цомог гаргацсан. Зарим нь болохоор бүр олон улсад цагаан алтан зэрэглэлд хүрсэн тийм мундаг дуунаар цомогттой. За тоглосон баг бүх киноныхоо дуу өөрөө бол дуулдгаараа алтартай юм байлээ. За карьерийнх нь их нь 1970-ад оны ихэр болохоор Венесуелийн жүжигийн зохиол театрын найруулагч Леви Росслийн тусламжтайгаар театрын хамтлагт гишүүнээр илссэн байт юм билээ. За тэгээд энэ жилийн дараа болохоор 1980 оноос олон ангид кинонд түлхүү ингээд тоглоод эхэлсэн гэж хэлж болно. За тэгээ 2 жилийн дараа болохоор өөрийнхөө нэртэй анхныхаа Пянц юм бүтээлээ гаргасан. За тэг үргэлжлүүлээд кинонд ч тоглоод пензааж гаргаад цомгооч гаргаад ер нь их завгүй амьдарч байсан л гэсэн. За тэгсэн чинь 88 онд өөрийнх нь нэртэй тэр цомогтонд багтсан нэг дуунаас болоод маш том маргаан дийгдсэн. Энэ дуун яагаад маргаан дийгдсэн гэсэн чинь нэг тийм садар самуу утга агуулгатай байсан учраас бүр гасцсан юм байлээ. За энэ дууных нь нөгөө испанаар учраас би хэлж буруу хэлчих магадгүй зөв нэг юм дуу байлаа. Юу юм гэсэн чинь Венесуелийн радиогийн одоо сугуудаар цацагдаж уулна ихэлсэн. Тэгээд дээрээс нь нөгөө хит болох нь болсон. Гэхдээ дууны үгэнд агуулгдсан бэлгийн тийм шинж чанартай агуулгын шалтгаанаар олон нийтийн шүүмжлэлд маш их хүрсэн юм билээ. Тэгэнгүүт нь энэ радиогоос тэр дууг нь бүр тэр чигт нахасаж аваад цацалтыг нь цогцоосон юм билээ. Энэ явдал нь болохоор Венесуелийн соёл, ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэж ерөнхийдөө үзсэн. Тэгээ уран бүтээлчийн эрхчлөлөө олон нийтийн ёс суртахууны хэм хэмжээнд хоорондын зөрчил анхаарал хандуулсан буюу олон нийт айгүй дургуутч хэлсэн байлээ. Одоо жоох хүүхд сонсон штэ ягаад тийм мухад дуулж байгаа ингээд. Тэгээ байжсэн чинь араас нь ахаад нэг дуу гаргасан байхгүй. Энэ дуу нь анх ингээд сонсоход их романтик дуу шиг сонсогддог гинэ. Хайрын дуу шиг ингээд сонсогдоод хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн. Дараа нь ингээд олон дахин сонсоод ахаар тэр дууны утга нь болохоор хар тамхинд донцсон охиндоо зориулсан аавын дуу гинэ. Гэхдээ тухайн үед ойлгоогүй хүмүүс. Тий яг нэг тийм романтик л дуу байна даа л гээд. Тэгээд гүн гүнзгий утгыг сонсох тусам яг утга нь болохоор тийм юм байлээ. За энээс олж маш олон маргаа ус энэ хоёр дуунаас олж маргаанд орж исэн юм байлээ. За ингээ 2013 оноос эхэлж хэрэгэн тайсны ирсэн. Олон улсын тавцан дахин гарч ирсэн буюу олон улсыг тойрсон аялан тоглолтууд араасаа хийсэн гэсэн. За хувийн амьдралаас нь дуртай тийм ээ. Даниэла Давила хэмээх том охинтой 1991 онд болохоор загвар өмсөгч Чикинкира гэдэг үнтэй одоо бүсгүйтэй 18 настай гэрэлцсэн юм байна. Тэгээ 35 настай байхдаа энэ охинтой болсон гэсэн. За 2007 оны 5 дугаар сард Лаурата гэрлээд за тэд болохоор Давила гэмээр хүүтэй болсон юм билээ. Гилмеро Давила гэдэг дуутай. За тэгсэн чинь яг ингээ хүүхдүүдэнд төрөө байжсэн чинь араас нэг маш том маргаан гарсан. Энэ гэсэн чинь Перу улсад төрсэн Васко гэдэг нэг юм хүүгийн аав нь гэдэг асуудал болсон. Тэгээ би аав нь мөн биш гэдэг бүр олон нийтийн маргаан дагуулсан. Тэгсэн чинь анх болохоор хүүгийнхээ эцэг болохыг үгүйсгэжсэн. Наа чи миний хүүхд биш ээ. Яхаар миний хүүхд гэдэг ингээд. Тэгээд энэ шинжилгээ өгөхөөс хамгийн гол татгалзаад байсан. Үгүй би шинжилгээ өгөхгүй гэдэг. Ингээд байсан. Тэгээд энэ нь болохоор нэг олон нийтийн донд маш том маргааныг үүсгэсэн. Гэхдээ хүүхд чинь мөн биш энэ энэ шинжилгээ өгвөл мэдчих юм дээр ягаад шинжилгээ өгөхгүй байгаа ингээд буу юм болж байсан. Тэгээд жоод 2021 оны 8 сард л нэг олон жил үргэлжилсэн маргааны дараа хүүхдээ мөн биш гэж хүлээмжшүүлэхгүй хэвээрээ л байсан. Тэгээд энэ шинжилгээ өгсөн. Тэгсэн чинь 100% өөрөөр хүүг болж гарч ирсэн. Чаавс. Тийм. Тэгээд 100% эрэг одоо юм дүн гарсан учраас өөрийн хүү гэж хүлээмжшөөрөөд олон нийтээс уучлалт гуйсан байдаг юм байна. Энэс гол зөвшөөрөхгүй байсан. Тэгэл эртгэн тэр шинжилгээ нэтрийг өгөөл. Одоо царайг нь хараач. Их бодлого маа. Тийм тусдаа гэж. Тэгээ ер нь бол өөрийнхөө хүү биш гэд нилээн бас гүрийсэн. Тэгээд шинжилгээ өгөхгүй яваад байсан. Тэгэхээр бас авчиртай л хэлгүүд тийм ээ. За нэг удаа өвдөжсэн актер 2014 оны 11 сард Порто Рикод болсон сурталчилгааны аялал тоглолтын үеэр болохоор хүнд хэлбэрийн уушгины хатгалгаагаар өвчилсөн. Тэгээд шууд төв эмнэлэгтээ яаралтай хүргэгдсэн юм билээ. Бүр ингээд хүргэнээр хүргэгдсэн. Яасан гэдгсэн чинь халуураад бүр ингээд чичрээд маш их хэмжээгээр хөлрөөд дээрээс нь ятраад бүр ингээд маш хэцүү байсан. Тэгээ шинж тэмдгүүд илрээд эмнэлэгт хүргэгдсийн дараа биеийн байдал нь хүндрээд эрчим тэмцлэгийн тасгаар шууд шилжсэн юм билээ. За ингээд эмч нар түүний нөгөө химэл намсгалын аппаратад холбоод биеийн байдлыг нь докторжуулж арай гэрчлэг тайвшруулсан. Яасан гэсэн чинь уушг нь бүр ингээ шингэнээр дүрцсэн байсан юм. Тэгэхээр тэгтлээ бүр ингээ явцсан. Эмчилгээний багийнхаа ер нь бол 8 насыг аврахын тулд байж болох бүхэл аргыг хэрэгэлсэн. Ер нь 8 насны дээсэн түрэн дээр очсон байсан юм билээ. За ингээ 14 оны 11 сарын 15-нд эрчим тэмцлэгийн тасгаас болон гаргасан. Тэгээд биеийн байдал нь баг багаар сайжирч эхэлсэн байдаг. За 15 оны 2 сарын 21-ээс Порто Рико дахин тайзан дээрээ гарч ирээд уран бүтээлээ үргэлжлүүлсэн байдаг. Тэгээ өөрийнхөө энэ идэгрэлтийг болохоор гайхамшиг гэж тодорхойлсон байт юм лээ. Тэгээд дээрээс нь зэрэг өөрийг нь эмчилсэн эмчилгээний баг болон борхонд талархж байгаагаас хэлсэн байдаг. За яг одоогийн байдлаар бол эрүүл мэндийн хувьд доктортой уран бүтээлээ үргэлжлүүлээд хийж байгаа буюу жүжигчин гэхээс илүү тэгэхээр дуучин гэдгээр л хүмүүст хүрч байгаа гэх юм уу? Цаамдраалагчаа танилцуулчаад алдарт
Хороцоо Гонзалес руу орё. Нөгөө сүртэй нэр. Яг үнэ. За сэтгэл хүрээс хүртэл сэрүүцүүлэн GPA air condition. За халуун дулааны улирал эхэлж байгаа учраас орчны температурыг хамгийн тохиромжтой юм байлгахад нь air condition зайлшгүй хэрэг болно. Энэ асуудлыг шийдэхийн тулд GPA өрөө тасалгааны air condition 16-аас 36 м квадрат талбайг сэрүүцүүлэх хоёр төрлийн төхөөрөмжийг танд санал болгож байгаа юм билээ шүү. За тэгэхээр ажил гэр офис албан тасалгаа гараж агуулга фитнес гэдэг юу нь бол хаана тавих боломжтой. За GPA-ийн одоо air condition агаарыг олон давхар бүхий шүүлтүүрээр шүүгээд цэвэршүүлж ариутгаж яонжуулна агаарын чанарыг илүү сайжруулж яана л гэсэн үг. За учир нь нано мөнгөн шүүлтүүр, идэвхтэй нүүрс төрөгчийн шүүлтүүр, био шүүлтүүр, витамин Цтэй шүүлтүүр гэх мэтчлэнтэй. Тэгэхээр танд одоо нөгөө мэрэгжлийн одоо найдвартай баталгаатай үйлчлэгийг түргэн шуурхаа үзүүлээд нөгөө худалдаалж одоо юу гэдэг ухсрах тэр процессыг ингээд шууд хийгээд өгчнө гэсэн үг сонирхолтой тэрийг. Бид нар ч бас өөрсдөө хэрж байгаа хэцүү байдаг шүү дээ. Тэгээ баталгаа хугацааны хувьд бол нэгээс 2 жил байт юм л. Яг үнэ. Тэгээ гэртээ ч юм уу те албан тасалгаанд яг ямарыг нь тавихаа мэдэхгүй байгаа сайхан зөвлөгөө авчаарай. Тэгэхгүй нөгөө буруу зургийг тавиад бас баларх бай те. Ядвартай хурдан олон жилийн туршлагатай инженер техник ажилчид түргэн шуурхаа танд үйлчлээд өгнө. За аяг байршлын хувьд болохоор Баянгол 4 22 дугаар хороо 15-57 онд 6 дугаар бичлэг хороолын баруун 1-р салбар нь 2 дахь салбар нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 11-р байр нэг тоод нисдэг машины 100 урд нь байрлаж байгаа хнэ. Холоод хуудсын дугаар 99 19 44 34 93 10 30 30 гэсэн дугаарлал холбогдороо сошиал хаяг нь GPE Mongolia гэж хахаар мэдээлэл гарч ирнэ. Баярлалаа. Хамтраж байсан сэтгэл хүртэл сэрүүцүүлэн GPE air condition байлаа. Баярлалаа. За ингээ өргөжлүүлээ. За баргийн нийтийн дашраараа тэр монголчууд тэр чигээрэл үзэн ядсан баг тоо. Нөгөө нэрж суулгахгүйгээд тэгэл нөө стерлитагийн хамаг тамирын бараал зовоосон. Бүр таньдаг хүн шиг ярьж байна. За жинхэнэ нэр нь болохоор Humberto Garcia Brandt гэдэг нэртэй юм байна. Хороцоо Гонзалес гэдэг дүрээрээ илүү сайн мэддэг баг. За 43 оны 11-р сарын 2-нд төрсөн одоо 81 настай. За үнэхээр мундаг хүн билээ. Венесуелийн телевиз, кино, театрын жүжигчин, хөтлөгч, уран уншигч юм байна. Тэгээ дээрээс нь жүжигчний багш, найруулагч юм байна. Тийм лаг хүн байлээ шүү. За тэгээ мөн Лара театрын группийг үүсгэн байгуулсан буюу театр үүсгэн байгуулсан юм байна. За Humberto Garcia-гийн хувьд болохоор Венесуелийн Лара мужид бол төрсэн байдаг. Аав нь болохоор багада хүнсий дэлгүүртэй байсан гинэ. Тэгээд харамсалтай наав ээж өрн түүнийг 20 настай байхад нь хоёр тишгээ зам хөөсөн. Тэгээ өөрөө бол багасаа л өрн их урлаг дуртай, авьяастай юм хүүхэд байсан маа. Тэгээд нууц авьяас нь юу юм гэсэн чинь маш сайн зурдаг юм хүн 12 настайгаас гэр бүлийнхэн гişүүдийн бүгдийнх нь хүрэг зургийг зурж исэн. Тэгээ хүрэг зургийг бүтээх ажилд нь өөрийгөө зориулсан буюу айгүй мундаг зурдаг юм билээ. Ингээд 15 настайдаа дүрслэх хурлын сургууль жүжигчний мэргэжлэр суралцсан байдаг. За ингээд одоо нэг удалгүй Лара театрын группийг үүсгэн байгуулсан юм билээ. За дараа нь болохоор 1962-оос 65 оны хооронд театрын сургалтын сургалт болохоор дандаа юм мундагуудтай бас хамт ингээд суралцж исэн. Нэр хүндтэй профессорудтай хамтран суралцж исэн. Гэтэл яг 19 нас хүрэхтэй болохоор боловсролын яамнаас театрын найруулагчаар бүр сонгогдсон юм байна. Дөнгөж 19 настай байхдаа. За тэгээ бусад оюутнуудад хичээл заадаг болж эхэлж байгаа. Тэгэхээр лаг хүн байсан байгаа. Тэгэд энэ албан тушаалыг авсныхаа дараа болохоор одоо одоо боловсролын театрын найруулагчаар сонгогдож байгаа шүү дээ. Тэгвэл дээрээс нь болохоор тэтгэлэг аваад хамтаа болохоор Жак Лококтай хамт Францын Парис хотод театрт бас давхар ингээд суралцах, тэтгэлгээр суралцах болсон байгаа юм л да. За тэнд суралцж байгаад буцаж ирээд Венесуэлд буцаж ирээд болохоор боловсролын яамны дэрэгдэх насанд хүрэгчдийн боловсролын театрыг бүлгийг байгуулахад тусалсан байдаг. За дээрээс нь бас лаг дуулдаг юм байна шүү. Өөрийн нэртэй бас цомгоо гаргацсан байдаг юм байна. За залуудаа бол 1960-аас 70-аад оны хооронд хит хит олон ангид кино тоглосон. За гол дүрнэж тоглосон, туслах дүрдэж тоглосон. Тэгээд хоолойных гоё юм байна. Гүнзгий нэг юм баригл хоолой гэж ярьдаг штэ тий. Ийм баригл хоолой тэгээд иршүүл хоолойтой гэж яг ярьдаг гинэ. Тийм учраас радиод бас ажиллаж байсан. Тийм хоолойтой хүмүүс гоё тий. Тэр чинь нэг юм хөнгөнсөн нэг юм хоолой байдаг штэ. Залуудаа ч гэсэн гоё залуу гэж. Оо яг үнэ. За ингээд 42 жилийн жүжигчний 53 жилийн урлагийн ер нь бол амьдралын түүхтэй. За яагаад 53 гэдэг юм гэхээр 2008 оны 11 сарын 14-ний өдрийг хүртэл одоо ер нь бол жүжигчний мэргэжлэр урлагийн амьдралаар амьдарч байсан. Гэтэл 2008 оны 11 сарын 14-нд Humberto болохоор Каракас хотод автомашин хулгайлах юм оролдлогыг нүдэн дээр нусан юм байна л да. За нүдэн дээр нь одоо хулгайч нар ингээ машин хулгайлах гэж хахад нь тэрийг нь зогсоох гэж байсан. Одоо болиулах гэж хагаад өөрөө буудулсан юм. Амьд үлдсэн юм. Тийм буудуулаад маш хүнд гэмтэл авсан. Энэ явдлын улмаас болохоор нуруу нуусны гэмтэл аваад доод мөчний саажилттай болсон буюу одоо тэрэгэн зэртэр суудаг. Ямар харамсалтай юм бэ? Тийм найруулагч зургийг өгч байгаа шиг байна. За тэгээд энэс илүү харамсалтай нь л да.
31 хоногийн турш эрчим тэмцлэгийн тасагт хэвтэж эмчлүүлээд дараа нь болохоор Кубад очоод 7 сарын турш нөхөн сэргийг эмчилгээ хийлгэсэн ч гэсэндээ хөл дээрээ босож очиж чадаагүй. Тэгээд энэ нөхцөл байдалд нь туслах зорилгоор олон нийтийн санхүүгийн дэмжлэгийг татах кампанид ажил эхлүүлсэн ингээ явж байгаа. Одоо хүртэл явж тийм байлээ. Энэ болохоор одоо нэг эмчилгээ байнгын асаргаа сувилгаанд нь зориулсан санхүүжилтийг бүрдүүлээд л одоо явдаг. Усаас хүмүүсээс тусламж авч амьдардаг гэсэн. За одоогийн байдлаар болохоор Венесуелийн тэр нэг Карапао мужийн нэг хотод байрладаг Ахмадын асрамжийн газар амьдарч байгаа. Гэр бүлгүй хүмүүс үү? Тийм тэгээ байнгын эмчилгээ асаргаа шаардлагатай хിവэрэ байгаа буюу хөл дээрээ бол босоогүй тэгээ асрамжийн газарт байгаа хിവэрэл юм билээ. Тэгэл олон нийтийн одоо тэр тусламжаар л одоо энэ тариагаал залхуулдаг л гэсэн үг л тийм. За гэр бүлтэй 3 хүүхдийн аав л та. Тэдний 2 охин, 1 хүү. Тэгээд хүүхдүүдийнх нь ээжүүд нь гурлаа өөр хүмүүс байдаг. 3 өргөнөөс 3 хүүхэдтэй. Тэгээд гэрлэлтээс гадуур хүүхдүүдтэй төрүүлсэн гэж ярьд юм билээ. Яа тэгэхээр нөгөө хүүхдүүдийн ээжтэй алинтанч гэрлэлт батлуулж байгаагүй. Би бас өөрөөсөө гэрлээгүй. Том охин нь бол одоогийн байдлаар Америк нэгдсэн улсад амьдарч юм байлээ. За тэгээд хүүхдүүд нь бол салаал баг бахтан салаал дандаа ээж нэрийгээ дагаад ингээд явцсан байлээ. Тэгэхээр хүүхдүүдийн талаар яг нэг бол эхнэрүүдийн талаар одоо эхнэр гэр биш болчиход байна. Хүүхдүүдийн ээжүүдийн талаар мэдээлэл өргөхөд бол огт байхгүй шахаа гэсэн. За тэгтээ ямар ч зүйл хүүхдүүдтэй харилцах холбоотой хүүхдүүдийн амьдралд бол оролцоод ингээд явдаг. Гэтэ яг хүүхдүүдийн аль нэг нь өөр дээр авч боловсрч байгаа юм бол байхгүй. Тэгээ ер нь жоохон холтцсон юм байна тий. Ээж тэр өссөн болохоор. Одоо ингээл ерөнхийдөө асрамжийн газар л амьдардаг гэсэн үг л дээ. За тэгвэл өнөөдрийн сүүлийн хүн болох Чони Понтес гэдэг Ребека гэж бүсгүй танилцуулъя тийм ээ. Ороцоо Гонзалес эхнэр буюу за одоо Солонгос гэх нэр гардаг алдарт эсэргүүцэгч ээж нарын л дүрлэлтэй хүүгээ баяа айлаа охинтой суулгах гал нэлээ эсэргүүцэж байгаа ийм хүний дүр байдаг. За 1948 оны 3 сарын 23-нд төрсөн одоо 77 настай юм билээ. За загвар өмсгч байсан юм байна. Загвар өмсгч жүжигчин багш дээрээс нь Испани, Венесуелийн кино театрын телевизийн тэргүүлэгч жүжигчдийн нэг гэж явдаг. За Мадрид хотод төрсөн. За ах эгч дүүстэй олон одоо өнөр өтгөн гэр бүл төрсөн. Гэхдээ хамгийн том охин юм билээ. Аав нь болохоор Испани цэргийн хүн байсан. Ээж нь болохоор Аргентин хүн байсан юм билээ. За тэгээд ээжтэйгээ одоо ээж нь Аргентин байсан учраас бага настай ихэвчлэн Аргентинд өнгөрүүлсэн. Тэгээд хамгийн том мөрөөдөл нь юу байсан гэдгсэн чинь балет ч болохыг мөрөөддөг байсан гинэ. Тэгээд би аав ингээ балет ч болмоор байна гэсэн чинь аав нь юусоо огт зөвшөөрөхгүй юу балет ч болохгүйгээр. Тэгээд балет ч болж болохгүй юм бол би ямар нэгэн байдлаар урлагийн салбар руу орно гэд орохтой 11 настайгаас загвар өмсгч болохоор шийдсэн байт юм байна. За ингээд телевизийн анхных нь гараа нь болохоор Аргентины Марте Плата телевизийн сувг дээр одоо туслах дур тоглосноор анх гарч ирсэн байт юм байна. Ингээд 63 онд болохоор гэр бүлийнхээ хамт Венесуэлд нүүж утсан байна. Тэгээд тэнд нь болохоор ээжигээ ахтай ингээд хамт амьдардаг байсан юм байна л дээ. Яагаад гэдгсэн чинь аав нь нас орчихсон. Тэгээд аав нас ураад гэр бүлийнх нь санхүү нь маш хэцүү байдалд орж ирсэн л дээ. Тийм учраас аавыгаа нас ураад санхүүгүүдэд одоо туслахын тулд гэр бүлдээ мөнгөөр туслахын тулд үнэртэн гоо сайхны дэлгүүрт ерөнхийдөө худалдагчаар ажиллаж эхэлсэн юм л да. За энэнийхээ зэрэгцээ бас гандан бурахгүй гэдэг шиг их сургуульд анхаагийн чиглэлээр суралцж байсан. Тэгээд дээрэс нь дотор хувцсны заг өмсгөж хийдэг байсан юм лээ. Тийм тэгэж бас мөнгө олдог байсан. За тэгээд яг энэ дотор хувцсныхаа шоунд ингээд оролцож явах үед нөгөө нэг аз тохион гэдэг шиг тийм ээ. Ингээд шоуных нь үеэр нэг үзчихсэн хүмүүс үзэгчд дундаас нэг хүн босч ирээд өөрт нь хандсан маам л да. Тэгсэн чинь тэр нь болохоор тухайн интернет телевизийн продюсер байсан юм байна. Тэг чи ингэж жүжигчин болох сонирхолтой юу? Манад ингээд ирж ингээд шалгуулад үзээч гээд YTV гэдэг юм суугт телевизийн нэвтрүүлэгт загвар өмсгчөөр оролцохыг санал болгосноор ерөнхийдөө жүжигчдийн гараа нь эндээсээ ихсэн гэсэн. За тэгээд продюсерийнхаа урилгаар очиод анх болохоор туслах дүрүүдэд тоглоод ингээ явж байсан. За дараад нь болохоор хамгийн анх 1971 онд болохоор Гим нүгэл гэдэг кинонд анхныхаа бүрэн хэмжээний кинонд бас тоглож байсан юм байна. За 2 удаа гэрэлжсэн хувийн амьдралаас нь дурдвал хойлонгоос нь бол салчихсан л та. Анхных нь нөхөр нь болохоор телевизийн найруулагч Жорж Кинтеро байсан. Тэгээд хосууд явд бол 3 жил л хамт байсан юм байна. Тэгээд охин Жоржинагийн одоо Жоржинатайгаа болоод ер нь бол салцсан гэсэн. За хоёр дахь нөхөр нь болохоор мөн л одоо бас найруулагч Габел гэдэг хүмүүнтэй. Хоёр найруулагчтай гэр бүл болсон гэх юм уу? Тэгээс салцсан юм байлаа. За тэгээд Чони Понтес нь болохоор Испани Мадрид хотод төрсэн ч гэсэндээ Венесуэлд ирж суушаад орчны хэлбэр тэр одоо юу гэдэг те дасан цогцохтой маш хурдан одоо байсан гэсэн үг юм билээ л дээ. Тэгээ энэ улсын телевизийн хамгийн эрэлттэй эмэгтэй туслах жүжигчтэй нэг болж чадсан байдаг. За тэгээд тогсон дөрүүд нь юугаар ялгаатай гэсэн чинь ихэнхдээ юм хатуу зан авиртай баян гэрийн одоо эзэгтэй дүр тоглолт юм байна. Энэ тогтцдог штэ тий. Ихэнх дүр нь бол баян тэгээд дарангуулагч хүүтэн сэтгэлтэй ээж эсвэл хадам ээжийн дүртэл юм бол тоглолдог. Тэгээд үзэгчд ерөнхийдөө айдаг гинэ.
би тийм жирэхэд авчдаг. Тэгтээ мартдаггүй. Нэг тийм сэтгэлд нь гүн үлдчихдэг юм дөрөв тоглоулдаг. За охин нь ч гэсэн одоо телевизийн салбарт ерөнхийдөө ажиллаж байгаа юм билээ. Телевизийн хөтлөгч, найруулагч болсон явж байгаа гэсэн. За тайзан дээр ч гэсэн бас од болж гялалцаж чадсан. Дэлгэцийн ганц дэлгэцэн дээр биш мөн театрын мэргэжлэр мэргэжсэн жүжигч олон нэр хүндтэй драмын бүтээл бас амжилттай оролцсон байдаг. За Венесуэла аялах уу гэж албан ёсоор сурсан гадаад жүжигч гэж явдаг юм байна. Венесуэлд эрэхтэй Испани аялагаар ярьдгаар нэг шүүмжилт нэг хэсэг аягүй хүртчихсэн юм байна л да. Гэхдээ хэлний дуудлага өөрчлөөд нутгийн аялга гэж ярьдаг ш. Аялгад гайхалтай зогцсон түүний ур чадварыг батлан буюу ямар ч та юг ярьдаг гэж ялгаагүйгээр. За дээрээс нь хамгийн том давуу тал нь юу гэсэн чинь хувцас цагуурийн мэдрэмжээр олонний анхаарлыг байнга татдаг гэдэг хэлжсэн. Тэгээ ер нь бол Чоны Фунтесийг тухайн үеийн загварын хатан хаан гэж баг нэрлэдэг байсан юм билээ. Дэлгэцэн дээр өмссөн хувцас нь эмэгтэй үзэгчдийн дунд бол загварын чиг хандлагыг тэр чигт нь тогтоочдөг байсан гэсэн. Тэгэхээр одоо одл гэж хэлээ да тийм үү, мундаг юм од байсан бахнэ. Юу өмсөх яахыг. За энэ жил ямар хувцас ямар өнгөтэй юм тэрэнд болж ийн гэл хувцснаас нэгэд гарчдаг байж тээ. Тэрэнд үсгдэг байж тээ. Оо яг үнэ. Таныг юм сонирхолтой амьдралтай хүмүүс. Миний хувьд л тэр хорооцыг хувьд жоохон харамссан. Харин тийм байна. Хорооцыг хувьд үнэхээр харамсалтай. Магадгүй тэр үед одоо будуулаг байсан бол бид бас арай өөр л амьдралаар амьдарч байгаа байсан байх л та. Харин тийм. Тэгээд машин уулгаалгач хатан байлуулаад тэгэл нөгөөдөл нь зэвсэгтэй яж тараалт буутчихсан юм билээ л дээ. Цагаан дүүргийн нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч хандсан Амийн найруулагчаар ундрахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар хамар нэвтрүүлгийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл тэнэг сайхан мэдрэмжээ гэр бүл тавчран отрывын хамрын цэцлэг мөн сэтгэлд хүртэл сэргүүцүүлэн GPA air condition байлаа. Урагшлуулан амар цаг нэвтрүүлгийн улаан сонсороо түр баяртай. Баярлаа.